Инээдэд салхисан 60 жил. Орос Монгол хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд бүтээн байгуулалт эд өрнөж байсан үе. 1966 оны 7 дугаар сарын 5-нд эх орны ирээдүй болсон бяцхан хүүхэд багчуудад эрдэм боловсрол олгохоор Сэлэнг аймгийн Шаамар сумын найрамдал нэгдлийн дэргэд 1-р цэцэрлэг анх 4 ажилтан 25 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Тэдний анхны хүмүүжүүлэгч багш эрхлэгчээр Дашбимба, Нэрвар Бадарч, асрагч багшаар Нанжид, тогоочоор Пүрүням нар будаг нь ханхалсан шинэ байраан хүлээн авч анхны шавнараа авахд бэлдэж байжээ. Хүүхэд бол айл гэрийн гэрэлгэгээ улс орны ирээдүй болохоор нийгмийн бүхий л байгууллагын бодлого тэдний төлөө чиглэж, ээж аавуудад ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, 1945 оноос эхлэн 45 хоногтой хүүхдүүдийг яйсалд авдаг байсан түүхэн цаг үе 1968 онд найрамдал нэгдэл татан буугдсанаар Хадлангийн механикчсан станцын харьяа 6 багш ажилтан 30 хүүхэдтэй цэцэрлэг болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ. Үүнээс хойш 1970 онд Шаамар сумын 18 дугаар цэцэрлэг нэртэйгээр 2 бүлэгт 50 хүүхдийг хамруулан 7 багш ажилтнтай, 1975 онд 3 бүлэгт 75 хүүхэд 11 багш ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 1987 онд хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр цэцэрлэгийн зориулалтаар баригдсан 75 хүүхдийн хүчин чадалтай шинэхэн барилгыг ашиглалтанд оруулж хүлээн авснаар бага насны хүүхдийн сурч хүмүүжих орчин нөхцөл эрс сайжран 4 бүлэгт 100 хүүхдийг хамруулан 13 багш ажилтнтай ажиллах болсон байна. Төмний хүүхдийг ялгалгүй хоёргүй сэтгэлээр хандаж чин зүрхээрээ ажилдаа дурлаж ажиллахад хамт олноо өдөрдөн зохион байгуулдаг эрхлэгчийн үүрэг оролцоо чухал байдгийг. 1989 онд зөгийн аж ахуйн дарга Жамцын тавьсан хүсэлтийн дагуу зөгийчдийн хүүхдэд зориулсан цэцэрлэгийн насны 2 бүлэгтэй салбар цэцэрлэгийг зөгийчдийн байранд нээн ажиллуулж нийтдээ 7 бүлэгтэй яйсал цэцэрлэгийн комбинат болон өргөжүүлж ирсэн эдгээр эрхэм хүмүүсгүйгээр энэ цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойлон бичгэд өрөөсгөл болох үзье. 1997 оны ардчлалын дуу цангинаж зах зээлийн ширүүн салхи нийгмийг нөмөрч хүмүүр амьдралынхаа ивийг тааруулах гэж хичээж байсан шилжилтийн үеэс өнөөдрийг хүртэл хүүхдийн төлөө зүтгэж Шаамар сумын 35 дугаар цэцэрлэгийг нэгтгэн сумынхаа хүүхэд багчуудад сургуулийн өмнөх боловсролыг олгох, өнөөдрийн Монгол улсын эзнийг өсгөн хүмүүжүүлсэн ачтнуудад хуучилж ярих дурсан санах зүйл их бий. За манай цэцэрлэг 1966 онд байгуулагдсан тэр цагаас Шаамар сумынхаа бага насны хүүхдүүдэд сургуулийн боловсролын үйл чиглэл тасралтгүй 60 жилээ зохион байгуулж байгаа. За энэ хугацаанд бол 1700 гаруй хүүхдүүд манай цэцэрлэгт төгссөн байдаг. Намайг анх энэ цэцэрлэгт хөдөлж авчирсан хүн бол миний ээж. За миний охин ингээд цэцэрлэгийн багш болоо гэд ингээд авчирч ирсэн 1978 онд. Тэр цагаас хойш би одоо 36 жилийн цэцэрлэгийн ажлыг ингэж хийж явсан хүн байгаамаа. Түүгээрч барахгүй одоо эдүүгээ би миний 2 охин бол хоёулаа цэцэрлэгийн багш. Тэгэхээр бид нар бол үе үеийн цэцэрлэгийн багш нар болсон. Ингээд энэ сайхан цэцэрлэгийнхаа түүх 60 жилийн ойн энэ басгон дээр нийт цэцэрлэгт ажиллаж исэн үе үеийн ажиллагч багш сургууль хүмүүжүүлэгч төгсөгчд хүүхдүүд бүх хүнд түүх 60 жилийн ойн баярын мэндийг хүргье. Сайхан гэдэг би 1988 онд анх энэ Шаамар сумынхаа 18 дахь цэцэрлэгт туслах багшаар ажилд орж исэн. За тэгээ би ерөнхийдөө нацэг нэм эрхлэгч, цэнцрээ эрхлэгч, мөнх цэцэг эрхлэгч, болормаа эрхлэгч ингээ энэ олон үе үеийн сайхан эрхлэгчтэй хамтран ажилласан. Тэгээ энэ байгууллагатай ер нь хүүхдийн байгууллагт энерги их гоётой бид нар маань бүгдээрээ сайхан хамт олон байж энэ хамт олныг бүрдүүлээд энэ сайхан Ахмад үеийнхаа бий болгосон байгууллагыг эрч хүчтэйгээр авч явж өнөө хүртэл ажиллаж зарим нь гавьяаныхаа амралтанд суугаад одоо би гэхэд 32 жил ажиллаад гавьяаныхаа амралтанд суудсан юм хүн байна. Тэгээд энэ 60 жилийн ойгоо өгтөж цэцэрлэг маань мундаг сайхан бүтээлч залуу үе маань их мундаг сайхан ажлуудыг хийсэн байна. Эднэртэй баярлж гин. Ингээд тун утахгүй болох 60 жилийн ойгоо өгтөж бүтээлчээр ажиллаж байгаа
шин хамт олон байгууллагыг бүтээн байгуулсан Ахмад үе өөрийнхөө хамтарч ажиллаж исэн багш нар өөрийн үеийн хүмүүжүүлж исэн нийт цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүд, шаамарчууд та бүхэндээ цэцэрлэгийнхаа 60 жилийн он баярын мэндийг хүргэж байна. Би 1981 онд Шаамар суманд ирээд Дашвинбаа эрхлэгчтэй 10 цэцэрлэгийн багшаар анх удаа орж ажиллаж байсан. 1997 онд 18 дугаар цэцэрлэг үүсэн байгуулагдаж Цэнцэрэн даргатай дээд цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. 84-өөс 86 онд төгсөөд анх 12 дугаар яашилд совилогч багшаар ирж ажиллаад улмаар 35 дугаар цэцэрлэгт үлгийн багш, туслах багш, туслах тоогооч, совилогч багш хийгээд 2000 онд 2 цэцэрлэг нэгтгэхэд 18 дугаар цэцэрлэгт тоогоочор ирж ажиллаад 17 жил тоогооч хийгээд тэрнээс хойш одоо хүртэл 5 жил нэрвийн ажил хийж байна. Үе үеийн сайхан эрхлэгч нь сайхан залуучууд найз нөхдөөгөө хамтран ажиллаж исэн 3 үеийг бүтээлсэн хүн байна. 2017 онд Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээр шинээр 100 хүүхдийн хүчин чадалтай Баясгалан Тэрээдүй 2 дугаар цэцэрлэг байгуулагдсанаар 18 дугаар цэцэрлэг нь өөрийн харьяаллын дагуу Дэлгэр хаан 1 дугаар багийнхаа 2-оос 5 насны хүүхдүүдийг 4 бүлэгт хамруулан ажиллах болсон бөгөөд 2020 оны 9 дугаар сарын 8-ны өдрөөс сумын засаг даргын захирамжаар Шаамар сумын 1 дугаар цэцэрлэг гэсэн нэртэй болсон байна. Ийхүү тус цэцэрлэг нь түүхэн хөгжлийнхөө 60 жилийн түүхтэй тус сумын ууган цэцэрлэг болон өргөжсөөр өнөөдрийг хүрсэн юм. Одоо 1 дугаар цэцэрлэг нь Дэлгэр хаан 1 дугаар багийн 66 хүүхдийг 4 бүлэгт хамруулан 22 багш ажилтнтай сургалт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн багшаар 100% хангагдсан, нийт багш нарын 50% нь мэргэжлийн зэрэгтэй, 30% нь магистрийн түвшний боловсролтой багш нар ажиллаж байна. За одоогийн байдлаар манай цэцэрлэгт Дэлгэр хаан 1 дугаар багийн 2-5 насны 70 гаруй хүүхдийг баг дунд ахлах бэлтгэл бүлэгтэл хамруулан гэж ажиллаж байна. За нийт 22 багш ажилтнаар үйл ажиллагаа явуулдаг. За мэргэжлийн багшаар хангах бодлогын хүрээнд бол орон нутгаас бол боловсон хүчийг бэлтгэж ажиллангаа суралцах боломжоор бол ханган 1-2 хүнийг бол жил болгон суралцуулснаар мэргэжлийн багшаар 100% хангагдсан. Нийт багшийн 30% нь бол мэргэжлийн зэрэгтэй, 40% нь бол тэргүүлс зэргийн багш нар ажиллаж байна. Монголын мянган хүүхдийн гэрэл ирээдүй болсон үр хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын хаалгыг цэлийтэл нээж өгсөн энэ цэцэрлэгийн хамт олон сургалтын шинжилсэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч хөтөлбөрийн агуулгад нийцсэн сургалтын орчин нөхцлөө сайжруулах, хамт олон эцэг эхийн хүчийг зөв зохион байгуулж жижиг туслах аж ахуй эрхлэн төмс хүнсний ногоо тариалан зөгийн аж ахуй эрхэлж хүүхэд багчуудаа органик хүнсний ногоогоор үйлчлэхээс гадна зах зээлд борлуулан сургалтын орчин нөхцөл материаллык базаан бэхжүүлж ирлээ. За 2025-аас 2026 оны хичээлийн жил бол сургалтын шинжилсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа бол онцлогтой байгаа. Tehát энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд сургалтын орчин бол мэдээж хамгаас чухал учраас энэ хамт олон эцэгтэйгээ хамтраад сургалтын орчин бүтээлд нэлээдгүй анхаарч ажиллаа. Эко орчин бүрдүүлж ногоон байгууламжийг бий болгоход энэ болормоо даргын бас үүрэг оролцоод хичээл зүтгэлээс гадна энэ хамт олонны идвэх санаачлага бас оролцсон гэдгийг бас хэлэхэд таатай бай. За манай цэцэрлэгийн хамт олон маань түүхт 60 жил байгаа өгтөн олон ажлыг хийснийг та бүхэн бас удахгүй харах бах. За энд бас аймгийн санхүүгийн дэмжлэгээр 550 сая төгрөгийн ижүүрэн сайхан засварын ажил хийгдсэн. За дээр нь бас ангийн тогтчлтууд, за мөн багш хөгжлийн төв зэрэг олон сайхан ажлуудыг хийхээс гадна болормоо дарахтай энэ цэцэрлэгийн хамт олон маань 2017 оноос эхлэн энэ эко боловсролыг олгох энэ сайхан ногоон байгууламжийг орчныг бас бүрдүүлж ажиллаж байгаа бас хувийнхаа зүгээс олон сумынхаа нийт ард иргэд эцэг эхчүүдийн өмнөөс бас баярлалаа талархснаа илэрхийлье. Монгол ардын ёс заншил, өв соёл, тоглоом наадгайг залуу хойч үе хүүхэд багчуудаа өвлүүлэн үлдээх зорилгоор
хамт олонныхон хүчээр ёс заншлын өргөөг байгуулснаар сургалтын хөтөлбөртөө шагаан наадам, хөлөгт тоглоомыг насны хөгжлийн онцлогтод тохируулан зааж сургах агуулгыг тусган хэрэгжүүлж байна. Мөн байгалийн сайхнаар бахархах, ургамлын ургалт соёололтыг ажиглах, тарих, арчлах, хураах, энгийн хөдөлмөрт сургах ач холбогдол бүхий байгалийн буланг шинжилэн тохижуулж, амьдрах ухаанд суралцахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Багш ажилчдынхаа хүчээр туслах аж ахуйгаас олсон орлогоор аж ахуйн аргаар хүүхдийн эрүүл аюулгүй хүнсний хадгалт хамгаалтыг сайжруулах зорилгоор хүнсний агуулга 3-5 тонны зойрыг барьж ашиглалтанд оруулсан байна. 2019-оос 2020 онд эцэг эх болон дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын сургуулийн насны хүүхдийн хандив тусламжаар биеийн тамирын талбай байгуулж хүүхдийн хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих сургалтын таатай орчин бүрдүүлж чадлаа. 2020 оноос Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Сэлэнг аймгийн ногоон хөгжилдөд суурилсан хэтийн зорилтод дунд хугацааны бодлогын баримт бичих тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хүүхдэд ээлтэй эрүүл аюулгүй ногоон орчин бүрдүүлэхээр тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч эко сургууль цэцэрлэг хөтөлбөрт хамрагдаж эхэлснээр 6 төрлийн 1500 гаруй мод бутыг багш ажилчид эцэг эхийнхээ хүчээр тарьж арчлан 350 м2 талбайд хатуу хүчилттай зам 280 м2 талбайг зүлэгжүүлэн усан ориглуур усан сан байгуулж хүүхдэд амьд байгалийн сайхныг мэдрүүлэх бодит орчин бүрдүүллээ. Энэхүү нэгэн зорилгод нэгдэн хамтарч ажилласнаар 2019 он манай гэр миний гудамж хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд зохион байгуулсан цэвэр орчин эрүүл амьдрал аяны уралдаанд тэргүүн байна. 2020 онд Сэлэнг аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас зохион байгуулсан уралдаанд тэргүүн байр эзэлж 2021 онд хүрэл гэргээ өргөмжлөлт эко цэцэрлэг 2022 онд мөнгөн гэргээ өргөмжлөлт эко цэцэрлэг 2023 онд алтан гэргээ өргөмжлөлт цэцэрлэгийн болцлыг хангаж үндэсний 7 дугаар чуулганаас ногоон тугаан гардан авсан хөдөлмөрч хамт олон билээ. За энэ жилийн бас нэг онцлог манай цэцэрлэгийн түүхэн 60 жилийн тохиож байна. За энэ ойгоо хугацаанд бас нэлээд олон бүтээлч ажлыг төлөвлөн ажилласнаас хамгийн чухал ажил бол мэдээж аймгийн цэцэрлэгийн хөрөнгө оруулалтаар 505 сая төгрөгийн барилгын эсрэг оруулж бүх төсвүүдээс сурч хөгжих багшилтын ажлын орчныг бол сайжруулж чадлаа. Шаамар сумын 1-р цэцэрлэгийн хамт олонны хүүхдийн төлөө хийсэн хөдөлмөрч бүтээлч ажлыг сум орон нутгаас нь үнэлэн 1985, 1988, 2016, 2018, 2024 оны сумын шилдэг байгууллага хамт олноор шалгаруулж байснаас гадна төрийн дээд шагнал Алтан гад содонгоор эрхлэгч Нацаг ням, Цэн сүрэн, Мөнх цэцэг, Ахмад ажилтан Инх чимэг, Эрдэнэ цогт нарын 5 хүн хөдөлмөрийн хүндэт медалаар 5 багш ажилтан шагнагдаж, эрүүл мэндийн тэргүүний ажилтан 1, хүнс хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан 2, худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан 4, ардын боловсролын тэргүүний ажилтан 10 төрж, боловсрол соёл шинжлэх ухааны яамны хүндэт жуух бичгээр 12 хүн шагнагдаж байсан. Сэлэнг аймагт тань төдийгүй Монгол улсдаа тэргүүлсэн тэргүүний ажилсаг хамт олон билээ. Өнөөдөр түүхийн шинэ хуудасаан 1-р цэцэрлэгийн хамт олон эргүүлж байна. 21-р зууны дэлхийн иргэнийг бэлтгэж байгаа энэ цэцэрлэгт орчин цагийн боловсролын шинэ тогтолцоо хэрэгжиж байна. 2-оос 6 хүртэлх насны хүүхдийн оюун ухаан, бие бэртэр гээд суралцахуйн 6 чиглэлийн дагуу хүүхэд багчуудыг хөгжүүлсээр байна. Шаамар сумын 1-р цэцэрлэгийнхэн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш боловсон хүчний мэдлэг чадварт онцгой анхаарч, багшийн хөгжлөөс хүүхдийн хөгжил агуулгыг бодлого үйл ажиллагаанд тусган хүүхэд багчуудын төдийгүй багш ажилчдынхаа урлагийн авьяасыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч 2018 онд аймгийн хөрөнгө оруулалтаар 10 сая төгрөгийн даралт төгжим, аппаратур, техник хэрэгсэл, 2021 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 6 сая төгрөгийн үндэсний хөгжим, 2024 онд 10 ширхэг мандлын хөгжим худалдан авч багш ажилчдынхаа ажлын байрандаа тасралтгүй хөгжих материаллык баазыг бэхжүүлэн тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ирснээр үндэсний хөгжмийн аялгуу хамтлаг, цахилгаан хөгжмийн их шиглэн хамтлагийг байгуулж багш ажилчид
сургууль хүмүүжүүлэгч нарынхаа сонирхолтой ажиллах сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлж ирсэн байна. За ингээд тус цэцэрлэгт эцэг эхийн үүрэг оролцоо ер нь бол багш сурагчлагчтай хамтарч ажилладаг. За ойгоо ухтаад ерөнхийдөө цэцэрлэгийн гадна болон дотор талын тогтчлолтод манай цэцэрлэгийн байгууллага маань маш сайн ажилласан байгаа. Тэгээд эцэг эхийн оролцоогоор бол гадна талын тоглоомын талбайг бас тохижуулах үйл ажиллагаанд бол хамтарч ажиллаж байгаа. Энүүгээрээ бас давуу талтай байгаа. За тэгээд мөн болормоо их хэрэглэгчтэй нэгдүгээр цэцэрлэгийн хамт олондоо цаашдынх нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Маш залуу боловсон хүчнэр бүрдүүлсэн энэ сайхан хамт олон маань энэ шамар сумын нүүр царай олж одоо хүүхэд багчуудын сургуулийн өмнөх боловсролыг маш сайн амжилттай дүүргэж байгаа гэж дүгнэдэг. Хүүхдийн эрхийг дээдэлж, хүүхдэд ээлтэй, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд эцэг эхчүүдтэйгэн нягт хамтран ажиллаж байна. Хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор 2023 онд Сэлэнг аймгийн залуу багш нарын холбоо, Сэлэнг аймгийн боловсрол шинжлэх ухааны газартай хамтран Сэлэнг аймгийн нийт боловсролын байгууллагуудын дунд зохион байгуулсан урлагийн анх дугаар наадамд хөгжмийн төрлөөр оролцож, үндэсний хөгжмийн төрлөөр 2 дугаар байна. Удирдах ажилтны урлагийн үзүүлбэрээр аймгийн хэмжээнд тэргүүн байна. 2025 оны 6 дугаар сард Дархан аймагт зохион байгуулсан ирээдүйн одод бүжгийн улсын уралдаанд намуун багшийн бэлтгэсэн хүүхдүүд амжилттай оролцож тэргүүн байр. 2026 оны 1-р сард Сэлэнг бүсийн багш нарын дунд болсон боловсролын шинжилэлд эцэг эхийн оролцоо сэдвт эрдэм шинжилгээний баг хуралд намуун багш амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн гэх мэт олон сайхан амжилтуудыг гаргаж ирсэн авьяаслаг бүтээлч хамт олон билээ. Шамар сумын цэцэрлэгийн түүх 60 жилийн халуун баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн маань сайхан баярлцгааж нэгэн сайхан дурсамжийг бүтээцгээгээрэй. За хөрнийхөө хойч ирээдүй болсон хүүхд багшуудын хөгжил төлөвшөлд үнэтэйх хувь нэмрээ оруулж ажиллаж ирсэн үеийн багш ажилчид, үеийн төгсөгчид, эцэгхүүд хамт олон та бүхэндээ 60 жилийн аян баярын мэндийг өргөн дэвшүүлье. Нийт цэцэрлэгт ажиллаж исэн үеийн ажиллагч багш сургууль хүмүүжүүлэгч төгсөгчид хүүхдүүд бүх хүнд бүх 60 жилийн аян баярын мэндийг хүргье. За ингээд тус цэцэрлэгийн хамт олондоо болон үеийн багш сургууль хүмүүжүүлэгч нарт нь 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүгд маань сайхан баярлаарай гэж хүсье. Ингээд түүхт 60 жилийн ой угтаж цэцэрлэгийн хамт олон үеийн ахмад залуучууд, ахмад ажилчид, сургууль хүмүүжүүлэгч залуучуудаа 60 жилийн ойн баярын мэндийг хүргье. Та бүхэндээ ирж буй удахгүй болох 60 жилийнхээ баярын мэндийг хүргэе. Бүгдээрэнд нь ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье. Хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлээр ажилдаг энэ хамт олонний 60 жилийн түүхэн амжилтыг өгүүлбэл уртаас уртаж агсаалт гарах нь дамжиггүй. Багш сурагчдын дунд зохион байгуулсан уралдаан тэмцээнд үргэлж хамгийн шилдэг нь байж, хамгийн багтан амжилтыг үзүүлдэг энэ хамт олон 60 жилийн ойгоон тэмдэглэн өнгөрүүлэхээр олон арван бүтээлч ажлыг тусган нэгэн зорилгод нэгдэн урам зоригтой ажиллаж байгаа эвсэг халуун дулаан хамт олон билээ.